том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулхар үзөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй эз. Жимстэй цай найруулаад ирээ. Жорлонгийн суултур бөгдөрч гисэн байна. Хурдан үс засахад хэрэгтэй юм а бэлдээч. За захирлаа. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Сүү минь хоёроос хасан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нийлэх биш. Том ах болсон. Том аха? Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Нэрээ тийштэй. Энд чи яг уу миний нэлхүр үнсэхгүй байна гэж юу? Уулзаагүй удсан юм чи явж мах идэх үү аа? Маха. Гойдоо. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яах вэ? Сайхан хооллоорой. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүүг яагаад юм жаахан хөөгчиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гойдоо. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Үлэнхий мэдвэл хор тавдар тусна. Зя. Аа. Гоё юм аа. Сүү кимчичгээсээ идэх үү? Миний цолцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой юм идэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донот хамгаалагч. Сүү одоо донот хамгаалагч үзгээ байлаа дунтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа Шоко, өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай динтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрчихөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зууха, би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж бит дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болгоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан хүүхэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха Яг жаахан хүүхэд шиг юм. би өөрийнхөө ямар том хүн шиг ингээ батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да.
Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөгжилтэй Би өнгөрөв. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үстэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү. Эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Би тэр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрт л үгүй дөө. Тэгье дөө. Юу хацвэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин тойруулга тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Далайгаас доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энэнд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энд чинь галзуу хулган шүү дээ. Сүү хүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр үсүү? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Үгүй. Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захир шоолоод, шокоч гэсэн шоолоод, бислэг найз маань ч гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзаг уудсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж аава. Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хүү минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдрч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн их хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хүүхчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй.
Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж хотол болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Мэргэжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм а. Яаж ингэдэг юм бэ? Яг биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гэнжиг. Би ч гэсэн залуудаа ёгчин байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм а. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Та зүгээр үү? Яадаг вэ би өглөө. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. Нэг сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. Нэг сараа үсчний газраа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээн 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмжлэгийг аль алийг эзэмшсэн талбчны газрын хамгийн шилдэг эмч. За нэг хараацгаая. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энэ чинь юу болж байна? Нуруу мань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгчгсэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Гурж бэн заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байвал. Йогийн төв юм. Тэгж байж л над шиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөө алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж үж яг суурна. Уучлаарай гэдс маань ёг хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгойх юм. Би одоо танд харуулъя. Би сунгаад сул тавь. Хөө. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л ёгийг бүрэн эзэмш. Гурав дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ. Яахад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талхаа одоо болж болно. Ой тэр чин юу гэсөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. Багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхио. Мөнгө. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. Хөөх, яг энэ. $1 Йоо
Добро. Yen. Багшаа. Одоо ягийг бүрэн эзэмшсэн. Намасте. Энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л аж. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй бол гарч чадахгүй. 1 гаруй 100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хэтэрхий үнэтэй. Гүй мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён толгой хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж. Яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгөө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирэх мэ? Ноён толгой жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, энэ чинь яг нь шүү дээ. Яг гэдгийг ий үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Би сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо штэ. Ноён толгой тийшээ явж байна. Юу? Над руу юу? Саяных чинь ягийн хөдөлгөөн биш үү? Ноён толгой та ягд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэнд юм? Ий үсэг битгий хэлгээв үстэй. Яагаад баян ийгээд байгаа юм бэ? Битгий хөдөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён толгой юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талхаа. Шоколадын самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Үгүй ийм талах гэж байдаг. Хурдан зогтъё. Хөөх ноён толгой та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ий гэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Талхны Муглаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шудраг бос байна. Хэмтэн. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчгэд бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүрхнээс нь гэлгээс. Танд өвчний багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шинийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж байгаа ч ирхмээ та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа
Уг нь би гадуур 1000-аар ус тасдаг. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгачихсан найзаа. Энэ байх нэ таалах. Гайхалтай сайхан болж та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөлсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Оо, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маа ирхмээ. За. Чи гэртээ харж хүүгэлдэг үзтэй жаалаа. Харуу, надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хүүхэд вэ? Энд юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөргөн царайн дээр хинт сараачаагүй ирхмээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажиллах байх. Энгсэн нөхрийг тайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж дуусгая. Нэг долларын шарж Чадсан гүйцэлтэй хөгшин талах минь. Одоохон би бариад ирэх юм аа. Хин дараагаа гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тавь. Ахсахаа хүндлэхийг цаагаад өгнө. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Аваа, та зүгээр үү? Авиг би зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төлчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай үсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчин юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм жидөө юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлагыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болог. Байцаарай. Энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж, та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялгд хийчихье. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи ихлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох нь. Хамгийн анхны Брэд Барбер Провдонт тавтай морил. Бүгдээрээ үсчдийн уур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Хөрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ. 900 тэмцээнээс 900 ялсан.
ноён толхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Утам шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За жаалаа. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суутгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийдэх. Бүх чадлаараа хичээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Дэмжиж өгөө шүү. Хөөх тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхын төвшөнд хүрэхгүй. Тэр юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талх зүгээр л үүргээ биелүүлж байгаа шиг байна. Сонин сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талх өмнөх шигэ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны өсчин. Хөөх тэрийг хардаа. Юу вэ? Талх өсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лог бүтээлээ. Үгүй айлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талх. Талтай баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талх гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх. Тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалгууд аадад туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Хөөе талхаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олдно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа ирхмэ. Ачиг чи заавал гаруулнаа. Үүдэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байрхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчихсан алгав. Сарын шилдэг ажилтан. Сүү, шоко. За очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь. Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч 6 энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ ирхмэ? Тусгай шагнал бол надтай хамт орон хол идэх. Хөөх! Ямар дог гэж ноён талхтай орон хоол идэх. Хардаа. Сүү ноён талхтай хамт
оройгоо л идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн чин шилдэг гэдэг юм баталгыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ ирхмэ. Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён толгой. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байх уу? Чи явах бол уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Та ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шигэ айл болох баг хийж байна. Сүв. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгов уу? За, ойлголоо Шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён толгой? Өнөөдөр сайн биз дээ? Чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр харилаад байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна шүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаарай. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 Болчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болж гож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо шүү. Шоко чамд ганц 2 юм зааж өгөг. Ноён толгой та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2 Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү, өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл чи мэдээж шилдэг юм. ноён толгой. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож 1 2 1 2 1 2 1 2 Ой. цэвэрлээ. Сайн харагдахгүй бол муу шүү дээ. Эхмээ та Хүсч гарчиж гэхдээ битгий санаа зов би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй дээ. Яна. Наад ялчур байна штэ. Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа юм? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж л харагддаг юм. Ажилдаа шамдаж альваг нухацтайгаар авч үздэг. Сүү, Шокогоо сайн сурал. Чимээгүй ажиллаж сур. Сүү, эн чинь болохгүй шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү, чи пава дээрэ. За, сүүлчийн боломж шүү. Боломжоо битгий алдаарай. Айлглаа. Очлоо ноён толгой. Кетчуп. Оо, алчихлаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү, цаг гаргаж надад энэ том кетчупыг авч ирчээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир, айлв нададтай хамт тансаг зоогийн газар тооллоорой. За ноён толгой. Хортгоо чи. Энэ хүүхд чинь яас удаж байна. Ноён толгой. Таны хийсэн яваад ирлээ.
Жаахан удчихлаа. Ягаад гэвэл харж байгаа үстэй жаахан. Сайн уу ноён талхаа? Суу! Шоко ноён талхтай хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн миний дараалсан 5 ялалт. Жил болгон. Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шинэ юм алга. Сайн хардаа. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод хийж байгаа эсгээр застаг газар олох. Дараа чи мэдээ. Талх үсчний газар маргааш юм мартагдсан түүх болсноо. Талхны муглаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хазарсан гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлн талах вэ? Сайн уу? И хаан байна. Ийшээ ирэх юм шүү дээ. Оо хайганд. Сэмалбах шээ. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг хичээ. Царай чинь тааруу байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны заах. Үгүй айгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо байжчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөрхөн мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургац хурцгагч хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэйч байна. Ямар төрлийн уран бол юм? Гат ус. Гат ус хурд ургадаг. Нэг л мэдгэд толгой дүүрэн авчтай болбол. Үгүй. Би талах болохоос цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийл ус ургадаг гэсэн. Шинийг ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдсан юм байна. Хүйт мэй. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчихож. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчэд хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үсчин чинь хааж ичихсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч байгаа.
Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад удаад байгаа юм бол? Ноён толгой. Ямар нэг юм дуугарл да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гисэн юм бэ? Би чинь үс чинь биш шүү. Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талгыг явуулаад өгөө. Зарим болгонууд Үс чиний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. Тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдвал харагдаа ажил таараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Утгагүй юм. Би өнгөрч. Засалт байна шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үс нь дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ур чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Хүүх, гайхалтай. Шин загвар уу? Би үсээ энд засуулна. Өдөр ирэх тасам гоё байна шүү. Хэмэг ахад өчлөө ирэх нэ. Би ноён талхтай адилхан болмоор байна. Ямар сонгодог залуу вэ? Ноён талха энэ загварынхаа Нууцаасаа хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинээс тэл хүүхдүүдийн Би цагаагүй. талдартай болж чадлаа. Чи ээлж хүлээлтээ. Би гадаа хэдэн цаг хүлээсэн шүү дээ. Хүүг байна уу? Миний үсэг Ноён засаад талхаа. Миний үсийг засаад өгөөч. талха. Ажилтай наашаа хар.